Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын хувьд хүнсний хангамжийн асуудал бол бас энэ хүнсний хувьсгал гэдэг Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ том хөтөлбөртөө уялдуулж бид нар бас энэ хөтөлбөрт нэгдэж Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр бид дөрвтэй арга хэмжээ авъя. Нэгдүгürt Улаанбаатар хот хамгийн түрүүнд эрчим хүчнийхээ найдвартай байдлыг хангах бол хамгийн нэгдүгээр зорилт юм байна. Хоёрдугаарт унтны усныхаа хангамжийг бий болгох бол хоёр дахь хамгийн чухал зорилт юм байна. За гурав дахь асуудал бол энэ хотод амьдарч байгаа сая 700 мянган хүний эрүүл аюулгүй хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх бол гурав дахь юм чухал асуудал юм байна. За энээс хойш тэр дэд бүтэц бусад зүйлүүд бол эрмэлэгдэх юм байна гэдэг ийм үндсэн ойлголтод хүрсэн. Тэр хувийн хэмжээний түншлийг бид нар бодит ажил болох хэрэгтэй. Хотоос эрчим хүчээ шийдий, усны хангамжаа шийдий, хүнсээ шийдий л гэж байгаа юм бол хүнсэн дээр нь ажиллах энэ төрлийн бус байгууллагууд өвний цаана маш олон аж ахуй нэгжүүд байгаа, хувь зүй байгаа тийм ээ. Тэгэхээр бид хоёр талаасаа ингээд хамтраад хоёр талдаа ялгар суухгүйгээр нэгдээд нийлээд хамтраад энэ хүнсний асуудлаа шийдэх ийм зорилготой байна.